Улсын хурал малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн шинжилсэн хариулгыг өнөөдөр хэлэлцэж эзэслэн баталлаа. Малын даатгалын босго үзүүлэлтийг шинжилснээр зуудын нөхөн олгоор 20-25% өсөх юм а. Мөн нөхөн төлбөрийг улирал сар тутам шуурхай олгох өөрчлөлтийг хуульд тусгасан нь малчдад хамгийн том дэмжлэг болно гэж үзсэн байна. Монголын улс төрийн тогтолцоонд малчид стратегийн бүлэг тооцогддог. Тэд хүн амын тоогоор цөөн боловч сонгуулийн хувьд өндөр оролцоотой нийгмийн эдийн засгийн эмзэг бүлэг байсаар ирсэн. Ийм нөхцөл засгийн газар болон парламентын зүгээс малчдад чиглэсэн бодлого идэвхжүүлэх нь хоёр талтай улс төрийн үр нөлөөтэй. Ямар ч тач даатгал тогтоох босго үзүүлэлтийг шинжилсэн наавууштай босго үзүүлэлт бууруул даатгалын нөхөн төлбөр өсөх нь малчдын богино хугацааны мөнгө үрцгэлийг сайжруулна. Энэ нь зудалтай жилүүдэд өрхүүдийн төлбөрийн чадварын уналтыг зөөлрүүлж бүс нутгийн жижиг эдийн засгийн идэвхийг тодорхой хэмжээнд докторжуулах үр ашигтай. Одоо бид нар бол малаа одоо үндсэн хуулиараа төрийн хамгаалтанд байна гэдэг хөдөө мал малж байгаа хүмүүсийн амьдрал ахуй улмал хүнд болоод байна. Орлого багасж байна, нөхцөл хүндэрч байна, малчдын нийгмийн асуудал, малчдын залуу халааг бэлтгэх. За дээрэс нь бүр хүнд асуудал бол энэ залуу малчин эрэгтэйчүүдийн гэр бүлийн асуудал гэдэг ингээд маш олон асуудлууд хүндэрч байна. Тэгэхээр энэ малын даатгалыг ганцхан энэ индексжүүлсэн даатгалаар хязгаарлах биш. Ер нь энэ малын даатгал руу энэ хувийн хвшлийг хэрхэн оруулах вэ? Дээрэс нь энэ малчдын нийгмийн асуудлыг бас нэлээд анхаарч үзэх цаг нь болжээ. Тэгэхгүй бид одоо хэдхэн жилийн дараа хөдөө мал маллах малчингүй болох гэж байна. Нөхөө олборыг олгохдоо тухайн сумын нийт хоригдсон малын 6% гэж хуучин байсан. Энэ бол яг амьдрал дээр малчдад бол нөхөө олбор төдийлө очдоггүй байсан. За энийг 5 дээр нэмэх хасхныг болгож байгаа юм байна. Нөгөө талдаа бид нар даатгалын компаниудаа бодохгүй бол бас болохгүй. Энэн дээр одоо даатгалын компаниудтай хэлцүүлэхт оролцуулсан юм уу? Аль эсвэл одоо тэд нартай ямар нэг судалгаа мэдээллийн юмнууд байна уу гэдэг нэг юмыг асуух гэсэн. Хэдэрхий доошо буулгачаар даатгалын компани олдохгүй. Тэр бол ойлгомжтой. Малын индексжүүлсэн даатгал 2014 оноос хэрэгжихдээ нийтдээ 36 тэрбум төгрөгийн хураамж цуглуулж 20.4 тэрбум төгрөгийн нөхөн олгорыг малчдад буцааж олгожээ. Сүүлийн 3 жилийн жишээгээр 2023 онд 14 мянган малчинд 4.2 тэрбум, 2024 онд 22 мянган малчинд 16.8 тэрбум төгрөгийг олгосон байна. Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо бол төр хувийн хвшилтээр хамтарсан түншлэлээр хэрэгждэг ийм тогтолцоо шүү. Хувийн даатгалын компаниуд малын индексжүүлсэн даатгалыг борлуулдаг гэдэг эрсдлээ үүрдэг. Харин давхар даатгалыг нь төрийн эзэмшлийн үндэсний давхар даатгал компани хариуцсан хийдэг. Мал аж ахуй маань өөрөө маш тийм эрсдэлтэй хүнд нөхцөл байдаг учраас бас төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр давхар даатгалын тогтолцоогүйгээр бас явахгүй юм билээ. Тэгэхээр бид ингээд нэг төрөөс доош нь болгоо гэдэг ийм зүйлийг бол бас хамаагүй хэлж чадахгүй юм билээ. Боломжгүй юм билээ. Малын индексжүүлсэн даатгалын шинжилэл нь зуудын давтамж нэмэгдсэн өнөө үед малчдын амжиргааг хамгаалах бодит алхам эдийн засгийн хувьд ч эрсдлийн сангийн баазыг тэлж санхүүгийн тогтолцоог боловсронгүй болгох ач холбогдолтой гэлээ. Гэхдээ улс төрийн шинжилгээ ухааны үүднээс харвал энэ бодлого нь төрийн зайлшгүй оролцоо болон популист дүнгээ эстэй сонгуулийн бодлогын зааг дээр яваад бол урт хугацаанд даатгалын тогтолцоог зах зээлийн зарчим дээр доктортой барих шаардлагатайг мартах учиргүй юм а. За ингээд санал хураал дээр хуулийн төслийг дэмжсэн гишүүдийн эрт 79.2% байсан бөгөөд энэ шинжилгээ малын даатгалд хамрагдах өрхийн тог нэмэгдүүлж зуудын давтамжтай нөхцөлд эрсдлийг бууруулах бодлогын гол алхам боллоо.